За бүгдээрээ сайн бацгаана уу Facebook-ийн найзуудаа. Та нартайгаа бас бичлэгээр уулзаагүй нэлээд хугацаа өнгөрүүлсэн байна. За бараг жил болцсон байна тий. Тэгээд яагаад энэ бичлэгийг хийж ийн вэ гэхээр за энэ бүтэн жилийн хугацаанд надад одоо Instagram-аар, Facebook Messenger-ээр хамгийн их ирсэн асуултуудад хариулт болгож одоо энэ бичлэгийг хийж байна. За энэ бол мэдээж арьс арчилгаа болон одоо нүүр будалцтай холбоотой энэ бичлэг байгаа. Тэгээд за хамгийн их ирсэн асуулт гэх юм бол хөмсгөө яаж боддог вэ гэсэн асуулт байна. За хоёрдугаар гэх юм бол ямар крем хэрэглэдэг вэ? За ямар крем сайн өө дарддаг вэ? Та зөвлөөч гэсэн байна. За мөн ямар арьстай вэ? Ямар төрлийн бүтээгдэхүүн? Арьс арчилгааныхаа талаар танилцуулаач. За мөн арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнийг өдөр тутмынхаа будалцтай лайв хийж өгөөч гэсэн одоо хүсэлт маш их ирсэн. Тэгэд би бодож байгаа лайв хийхээр бас гацаад те бүрсийгээд харагдахгүй ч юм уу. За тэрүүх үедээ хүмүүс үзчихээ дараа нь эргээд үзэхэд жоохон одоо залхмаар удаан хугацаатай болчдөг ч юм уу. Тийм учраас за хин хиндээ гой хүртээлтэй дараа нь хожимдсан хүмүүс ч гэсэн нөхөж үзэхэд зориулаад ингээд бичлэг болгож хийхээр шийдлээ. За ингээд одоо нүүр будалтынхаа бичлэгийг эхлэе. За нэр бас хамгийн их ирсэн асуулт нь за өмнө сэвхтэй байсан сэвхээ яаж арилгасан бэ гэдэг асуулт маш их ирсэн байна. Тэгээд заримд нь би бас хариулж ирсэн. Миний сэвх бол байгаа. За гол нь одоо цайруулах бүтээгдэхүүн хэрэгэлдэг те. Одоо байнгын чигшүүлж цайруулах бүтээгдэхүүн дотроосоо гаднаасаа сайн хэрэглэхээр сэвх маань бас их бүдэрчдэг юм болов. Тэгээд та нар одоо харж байгаа бол сэвх маань байгааз. Тэгээд кремээ бас их сайн өө дарагчтай крем сонгож хэрэгэлдэг. Миний хувьд бол хамгийн чухал нь крем байдаг. За ингээд хамгал нууцаа дэлгэлээ шүү. За ингээд нүрэ хамттай бодож эхлэе. За тэгээ миний өдөр тутмын хийдэг бодол шүү манайхаа. За ингээд арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнээс эхлээд түрхий. За энэ болохоор цайруулдаг, сэвх толдны эсрэг, чившүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн байна. Тонико түрхий. За нэрээ бас нэг зөвлөгөө олгож хэлэхэд одоо нэг бүтээгдэхүүнээ одоо энэ л таардаг гэд аваад хэрэгэлцдэг. За тэрийгээ бас ингээд байнга хэрэглээд авах бас их тохиромжгүй юм байна шүү нэрээ. Ягаад тэгэхээр Монгол маань жилийн 4 улиралтай. За тэгээд 4 улирал нь эрс тэрс уур амьсгалтай учраас арьс нь маань одоо улирлаад байгаад бас их өөрчлөгдөж хувирч идэг юм байна. За энийг бол би бас нэлийн сүүлд мэдэж авсан. Тэгээд 100 болохоор би яг энэ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ хайдрог цэнхрийг хэрэглэждэг юм. За тэр нь болохоор илүү их чигшил өгөх зорилготой үйлчилгээтэй юм бүтээгдэхүүн байгаа. За тэгээд нэг зүйлийг бас нэмэхэд миний хэрэглэж байгаа бүх бүтээгдэхүүнүүд Hanko Cosmetics байдаг. За одоо ингэ сензэ. Тэгээд Hanko Cosmetics-тэй би хамтраад одоо 2 жил гарсан болж байна. Тэгээд энэ хугацаанд арьсан дээр маань ямар ч асуудал үүссэнгүй юм байна. Тэгээд бас нэг давуу тал нь юм бол Hanko Cosmetics зөвхөн одоо гоо сайхны бүтээгдэхүүн борлуулах биш тийм ээ. За яг шаардлагатай үед одоо ирэхэд одоо бүх үйлчлэгээ байдаг. Ягаад тэгэхээр та яг ямар бүтээгдэхүүн авах гэж байна? Яг таны арьсыг оншлоод, мэрэгжлийн одоо хүн зөвлөөд, мэрэгжлийн аппаратаар оншлоод яг тохирсон бүтээгдэхүүнийг зөвлөж сонгож өгнө. За мөн дээрээс нь гүний цэвэрлэгээд маш хурдан хугацаанд арьсыг чинь гүн цэвэрлээд бас авсан бүтээгдэхүүний чинь арьсанд чинь гоё шингээгээд өгдөг. Ийм үйлчлэгээнүүд нэг дор байдаг учраас бас их таалагддаг. За ингээд бүтээгдэхүүнээ түрхчлээ. Гоё чигшээ. За миний хувьд бол нүүр будалтанд хамгийн чухал нь бол крем яалтчгүй чухал гэж боддог. За яарсан сандарсан үед бол дан ганц крем байхад л кремээ түрхэд гарчдаг тий арьсаа хамгаалчихна. За сүүлийн үед миний хувьд бол Nifora гэдэг энэ кремийг хэрэглэж байна. За энэ болохоор маш сайн өө дарна. Дээрээс нь SPF 50 буюу нар салхины маш өндөр хамгаалттай. Одоо энэ өвлийн хүүт үед бас арьсыг будахаасаа илүү одоо хамгаалах маш чухал. За ингээд бүтээгдэхүүн маань гоё арьсан шингэчлээ. За тэгээд кремээ магтаад байгаа кремээ та нартай төрхөж үзүүлье. За ингээд ойроос харуулнаа. Нэрээ кремээ түрхтээ порлоно жоохон чиглэлжүүл манайхаа айгу гоё байдгийг шүү. Крем их гоё шингэж байгаа юм шиг санагдаад байдаг. За ингээд хамгийн гол нь өөг маш гоё дарна. Тэгээд
хуурай арьстай хүмүүс бас их тохиромжтой. Энийг гоё чийшүүлдэг, арьс хуурайшүүлдэг. Будчлаа. За будаагүй тал нь юм бэ? Будсан тал нь. Тэгээд юм үс. Ямарсан маш сайн өөд арж байгааз. Тэгээд гол нь нөгөө будсан ч будаагүй юм шиг гоё арьс тойлгоор зузаан харагдахгүй. Тэ? За нөгөө талаа үзье будчих. За ингээд кремээ төрчихлээ. Ингээд ойроос харлаа. Бол маш сайн дарсан байгааз. За ингээд хамгийн бүд өрчиж байгаа байхгүй. Одоо ингээд байгаа зүйлсээ жоохон тодруулнаа. За жоохон гялгар крем нэлээдгүй гялгар. Тэгээ жоохон гялгарын дараа нундаг пудрээр жоохон дарчиж болно. Хэрвээ зүгээр тэ гялгарт туртаа бол ингээд явсан ч бас их зүгээр. Тэгээ хамгийн гол нь энэ крем юмар л ингээд хүрээ тарчихгүй бол маш сайн тогтцтой юм байна лээ. Тогтц маш сайн. За ингээд баг зэрэг дарчихаар. Одоо ингээд аюу зүгээр байгаа. За дараагийнх нь хөмсгөө буднаа. За өмнө нь хөмсгөө би тэнээр боддог байсан. Ер нь тэн бас их зүгээр. За сүүлийн үед бас энэ нөгөө харандаагаар будаад байгаа юм зүйлээ харандаа арталтай юм содогтой. Энэ бас их зүгээр юм лээ. Тэгээ би хөмсгөө нөгөө өсөө будахтаа хөмсгөө давхар ингээд будчихдаг. Одоо ингээд харуул жоохон бор шоколадан бор болгоцсон. Тэгээ хөмсгөөс давхар будчихаар их зүгээр. Тэгээ бор харандаагаар будъя. Зүгээр юм биерэн багсаар цагаан гэрэл гэрлийн нөр хөмсгөө цэвэрлэл чинь хэлбэрийн гаргана гэсэн. Шөөсөд бахан бол ингээд гэрсээ сайн. Та нөгөө юмсаа бот. Ингээд нөгөө нэг шүүс нүгэ тасууд байсан хүмүүс чинь гарч ирж байна тий. За хүмүүсгүй бодож дуслаа.
За одоо нэг нөгөө сүүдэр тавья. Тосон сүүдэр. Нөгөө крем маань тос учраас тосон сүүдэр тавья. За нүдээ болохоор би ингийн үед арай илүү натурал харагдахаар одоо энэ ягаавтар өнгөтэй юм тэнээр боддог. За одоо нэг жиг дөнгөр ингээд одоо сармасаа бүтээ. Хацар өнгөлөгч. Би хацраа бус хүмүүсээс арай өөр яг эндээ тавьж өнгөлдөг. Инхээр арай илүү нөгөө булбраа гэх юм уу те. Харагдаад байгаа юм шиг санагдаад идэв шүү дээ. Уруулаа бодно. За би ингийн үед болохоор тинтэнд айгуу дуртай. Тэгээ энэ болохоор ингээд нэг будцсан байхад баг 2 өдрөө одоо арилахгүй даачдаг гэх юм уу тий. Тинт байгаа. Тэгээ зөвхөн дотортлын буддаг. Ингээд баг зэргийн өнгө өгөөд тэгээ зүгээр юм уруулын тижэл тоноолагч. За ингээд миний за ингээд дүлгөөний зүгээр л өдөр тутамдаа гадуур гарахтаа хийдэг бодолт нэг иймэрхүү байна. Тэгээд та нартай бас толлуулаа. За өрөөс орлоо. За тэгээд бичлэгийнхаа төгсгөлд гэж хэлэхэд за хүн болгон одоо бурхнаас заягдсан өөр өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхтэй ийм одоо дахин тавтагдчихгүй ийм гайхалтай бүтээлшүүд инстаграмаар одоо фейсбүүкээр бас нэлээдгүй олон дагагчдтай болжээ. Тэгээд та нартай бас энэ завшааныг тохиолдуулаад одоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өдөр тутмын бодолтод хамгийн чухал нь крем байдаг штэ. Тийм ээ, крем сайн арьс маш гоё харагдах юм бол ерөөсөө тэгээд одоо бүх юм гоё харагдаж байгаа юм шиг надад санагддаг штэ. Тэгээд бичлэгийн маань анхаарлаа хандуулж үзсэнд баярлалаа. Тэгээд дараа бас гоё бичлэгээр та нартайгаа уулзнаа. Баярлалаа.